За сайн байцгаана үзэгчдээ. За тусгал телевизийн сурвалжлах хэсэг Улаанбаатар хотоос биокомбинатад ирээд байна. За яг өнөөдөр бид бол үзэгчдийнхээ хүсэлтээр энэ нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. За нэвтрүүлгийн маань оролцогч Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Алтан Затралт гэж энэ хүн байна. За энэ хүнийг бол одоо ялангуяа яг энэ хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бол сайн мэднэ. За Монголд бол яг энэ хүлэмжийн фермерийг хөгжүүлэхийн одоо талаар бол өөрөө бол нэлээд олон жил явж байгаа. Ийм хүн байгаа. Тэгэхээр та өнөөдөр манай Орхон аймгийн үзэгчдийг өнөөдөр энэ шинэ өглөөний мэндийг энэ гоё талбайн дээрээс винчилгээд төвшүүлэхгүй юу? За Орхон аймгийнхаа иргэд хөдөлмөрчдөд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд бүгдээрэнд нь сайхан эрүүл энх аз жаргалыг хүсье. Та яг одоо яг энэ ногоон одоо энэ эко одоо ажиллаж байна шүү дээ. Одоо яг ногоон газар тариалангийн ажлыг хэдэн оноос эхэлж хөгжүүлж эхэлсэн бэ? Ер нь одоо яг одоо өнөөдрийн таны ажиллаж явах хугацаанд таны олсон ололт амжилт юу вэ? За яг ер нь бол би өөрөө биологч мэрэгчлээ хүн. Тэгээд яг мэрэгжлийн ажлыг хийж байгаа гэсэн. За яг энэ хүлэмжийн болон энэ мод бот хөржүүлгийн аж ахуй энэ ажлыг бол үндсэндээ 2006 оноос яг голж хийж байна л да. Тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд гол эхэлсэн үйлс бол юу гэхээр зэрэг Монгол орныхоо одоо мод ургамлыг өвжүүлж олшруулах гэдэг мод үржүүлгийн аж ахуйгаар эхэлсэн юм. Тэгэхээр мэдээж яриг мод үржүүлгийн аж ахуй гэдэг бол зуны улирлын ажил л да. Намар одоо газар хөлтгөр тэгэл үндсэндээ зогсдог. Тэгээ хавар газар хэсгээр ажил эхэлдэг. Тэгэхээр надад бол ямар одоо амьдралын шаардлага гарсан гэхээр мэдээж яриг мэрэгжлийнхаа дагуу юм ажиллаа хийхээр нэгэнт манай байгаль цагуур юм эрсдэл суур амьсгалтай учраас яаж би дөрвөн улиралд одоо амьдрах вэ гэж хүний хэрэгцээ юм чинь мэдээж яриг тархусыг бас өвөл иччихдэг юм чинь тэгээд өвлийн улиралд яаж юм тарих вэ гэдэг энэ сэтлээс л энэ өвлийн хүлэмжийн аж ахуйг судалсан хэрэг. Тэгээ үндсэндээ нэлээд олон жил олон одоо улс оронд энэ хүлэмжийн аж ахуйг яаж хөгжүүлж байна. Ялангуяа манайхтай ижил төстэй хүйтэн улиралтай цаг ууртай ийм газар нутаг тухайлбал Канад одоо Японы Хоккайдо гээд хүйтэн одоо тэр арал тэгээд энэ Сибирийн одоо орчин тэгээд энэ Хятад улсын өвөр Монголын одоо хойд талаар жилийн 4 улиралд одоо яаж хүлэмжийн аж ахуй хөгжүүлж яах гэдгийг судалсны үндсэн дээр энэ нарлаг хүлэмжгээд Хятад загварын энэ нарлаг хүлэмж бол манай орны нөхцөлд одоо их боломжтой тохиромжтой юм гэж үзээд 2014 онд одоо бидний энэ сууж байгаа энэ 200 м квадрат энэ хүлэмжийг анх барьсан юм. Тэгээд 14 оны өвөл бид нар эндээ бүр байрлаад за Монголд одоо өвөл жимс ногоо тарьж болох юм уу гэд бид нар гүзээлзэг нь усан үзэм өвөрцөө помидор гэд ийм төрлийн зүйлүүдийг өвөл тариад цагаан сараас өмнө гүзээлзэгнээ гаргасан. Тэгээд тэрнээс хойш бол жилийн 4 улиралд энэ жимс ногоо тариалж болох юм байна гэдэг зүйлийг одоо өөрийн биеэр одоо туршиж үзээд тэгээд энэ Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг гэдгийг байгуулад цаашдаа Монгол оронд жилийн 4 улиралд хүмүүс өөрсдийнхөө хүнсний хэрэгцээ ялангуяа ногоо жимснийхээ хэрэгцээг хангах юм шаардлага зүйсээр байна гэд энэ талаар ярьж явж байгаа. За яг хуу амжилт гэх юм бол өнгөрсөн хугацаанд мэдээж хэрэг бусад орнуудад ингээд энэ аж ахуй эрхлэгчд фермерүүдийг аваад үзэхэд бол голдуу бас энэ ижил төстэй одоо бизнесийн аймаар хоршиж ингэж ажиллаж байгаа. Хоршиж ажиллаж хоршооллын хэлбэрээр юм уу эсвэл паркинг системээр явдсан байна гэд. Тэгээд 2016 онд төсөл санаачлаад ерөнхийдөө хүлэмжийн парк байгуулъя гэд Баян Чандан Төв аймгийн Баян Чандан сумын нутагт нэг 60 хүлэмжийн төсөл санаачлаад тэгээд хүмүүс танилцуулаад монголчууд дэмжээ тэнд бол одоо нэг 7 ширхэг 800 м квадратын хүлэмжийг яг өнгөрсөн өвөл одоо барьж байгуулад жимс ногоо гаргаад ингээ явж байгаа. Тийм чанам жимс гээд манай Монголын хөрөнгө оруулагчид одоо
аж ахуйгаа эрхлээд ингээ явж байгаа. За тэгээ ер нь яагаад заавал юм жилийн 4 улирлын тэр дотор энэ нарлаг хүлэмжийн тухай одоо ард иргэдийг би ойлгож цаашдаа энэ аж ахуйг эрхлээсэ гэж уриалан дуудаад байгаа гэхээр нэгдүгээрт нь монголчууд бидний хүн амын хүнсний аюулгүй байдал нэлээд хүнд байгаа. Тухайлбал яг энэ жимс ногооны энэ салбар дээр юу байна вэхээр жилд нэг 20 сая орчим долларыг бэлнээр нь авчиж хятадаас жимс ногоо зөөж ирж байгаа. Тэгэхээр 20 сая доллар гэдэг бол монголчуудын карманаас гадагшаа гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг дотооддоо бид нар өөрсдөө хэрэгжилж болж байгаа юм уу гэж. Нөгөө талаар ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын одоо үзэж байгаагаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо судалгаагаар юу харагдж байна гэхээр өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөнд энэ маш олон төрлийн өвчин зовлон улам л нэмэгдээд байна. Төрөл бүрийн хор тавдрууд гээд ийм зүйлсүүд гарч ирээд шин өвчнгүүд дэлгэрээд ингээд хүмүүс маш их зовж байгаа. Энэ өвчин зовлон ер нь юунаас болоод ингээд өвдөж зовоод байгаа гэдгийг судлаад үзэхээр зэрэг 80-аас дээш хүн зүгээр идэж ууж байгаа хоол хүнснээс хордоод байгаа юм байна гэж. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр юу руу анхаарч байна гэхээр эрүүл хүнс. Тэр дундаа байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн цаашлаад органик хүнсний талаар хүмүүс улс орнууд одоо тийм хүнс олж идэх тэрийг үйлдвэрлэх рүү гол анхаарлаа тавьж байна. Мэдээж дэлхийн энэ үйлдвэрлэлийн технологиуд өндөр хөгжөөд одоо маш олон тухайлбал энэ жимс ногооны салбар дээр тэр эдисийн өсгөрээр юм уу одоо төрөл бүрийн маш богино хугацаанд өндөр ургац аваад ингээд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явж байгаа. Тэрний дотор технологи хөгжөөд энэ удаан хадгалагдах нөхцөл тээвэр төсвөртэй байх гэдэг янз бүрийн химийн бодисуудаар өнгө будаг оруулна, хэлбэр хэмжээ жингийн нэмнэ гэдэг ийм технологиуд одоо хөгжөөд эргээд ирэхээр зэрэг эргээд тэр нь хүний яг хүнс хэрэглэхэд янз бүрийн өвчин зовлон үүсгэх ийм нөхцөл нь гарч ирж байгаа учраас одоо эргээд хүн төрөлхтөн яг цэвэр байгалийн хөрсөн дээр тарьж ургуулсан тэр хүнсийг жимсийг хэрэглэмээр байна. Тэгэхээр тэр боломж нь зөвхөн Монгол оронд байгаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл манай Монгол орны энэ жимс ногооны энэ салбарын аж ахуй бол ирээдүйд хэдхэн жилийн дараа Монгол орны бас тодорхой хэмжээний одоо ашиг орлогын их усуд болох нь бол тодорхой. Яагаад тэгэхээр одоо Япон байна, Зүүн Өмнөд Аз гээд энэ Хятад, Солонгос гээд энэ улс орнууд одоо энэ тариалангийн чиглэлээр маш өндөр хөгжсөн боловч тэдэнд газар нутгийнхын хувьд одоо экологийн цэвэр юм уу органик тариалан эрхлэхэд хүнд. Яагаад тэгэхээр тэнд агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны одоо бохирдол гээд энэ зүйлүүд бол маш дээд зэгтэй хүрсэн. Өөрөөр хэлбэл атомын цахилгаан станц байж байна. Атомын станц байж байна гэдэг чинь агаарт цацраг идэх бодис байж байна гэсэн үг. Дээр нь маш олон төрлийн химийн үйлдвэрүүд байгаа учраас тэр нь хөрсийг маш ихээр бохирдуулсан учраас дандаа энэ жимс ногоонд нь ямар нэг байдлаар хүний хүнсэнд тохирохгүй элементүүд байна. Манай Монгол орнд гэхэд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд л агаар одоо бохирдсон, хөрс бохирдсон хэмжээ байгаа болохоос хотоос гараад одоо 20-30 км-ийн цаана бол ийм онгон тансаг байглаараа байж байгаа. Манай хөрсөн дээр хинч хизээч юу ч тариагүй. Тэгэхэд хэдэн зуун жил нэг хөрсөн дээр хэдэн зуун жил хэдэн уюудмаараа тариалаа эрхлээд одоо тэр хөрсний үржил шин байхгүй болсон. Тэгэхээр зөвхөн химийн бодисоор ургамлыг ургуулж байгаа гэсэн үг. Тэр нь хүний эрүүл мэндэд муу нөлөөлж байгаа. Тэгэхээр энээс холбогдоод мэдээж хүний хамгийн эрхэм нэгдүгээр зорилго бол эрүүл байх хэрэгтэй. Тэр үүднээс бид нар өнөөдөр Монгол улс нийтийн жимс ногооныхаа хэрэглээний 85%-ийг гадаадаас авч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийнхөө идэж ууж байгаа хүнсний зүйлийг хэн бэлдсэн, хаана тарьсан, ямар одоо гараар хураасан, ямар тээврээр тээвэрлсэн, тэгээд хизээ хаана гарал үүсэлгүй юмыг бид нар үр хөвгтүүдэд өгч байгаа. Тийм учраас одоо биднэрт ямар боломж байна гэхээр тэртээ тэргүй Монгол орны бүх аж ахуй
одоо улирлын чанартай байна. Байгаль цагуураас болоод уул уурхай газар хөлтгөр зогсож байна, барилга зогсож байна, газар тариалан зогсож байна гэх. Ингэхдээ зэрэг бид нар дандаа ийм улирлын ажил орлоготой хүмүүс байна. Тэгэхээр хамгийн түрүүнд дөрвөн улирлд ажилтаа орлоготой байх боломж нь жилийн дөрвөн улирлын хүлэмж гэж би харж байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар бүх аймаг сум хэрэгцээнийхээ жимс ногоог хаанаас авж ийн гэхээр хятадаас ирж байгаа ногоо. Өөрөөр хэлбэл Барс гэдэг төв дээрээс бүх аймаг сумууд тээвэрлж очиж байгаа. Тэгэхээр Барс дээр ирж байгаа ногооны гарал үүсэл хаана байна гэхээр Бээжингээс наан тариалахгүй байна. Бээжингээс цаашаа дулаан газар тариалаад тэгээ Бээжинд авчираад 1-2 хоног байна. Наашаа өвөр монголчууд дамжуулаад ирээнд ирээд бас замдаа 1-2 хоног. Барс дээр ирж байгаа 1-2 хоног. Тэгээ аймагуд руу явна гэхээр 7-оос 10 хоног 4-5 гар дамжсан ийм жимс ногоо. Тэр ногоо жимс нь яагаад гадна тал нь одоо юу гэдэг шүүсээ алдахгүй байна. Яагаад хорчихгүй вэ? Яагаад өнгө алдахгүй байна те? Яагаад муудахгүй байна гэхээр мэдээж ирэх тэрний эсрэг бас химийн бодис хэрэгэлсэн. Өөрөөр хэлбэл жимс гэдэг зүйл бол байгалийн өгөгдөл нь юу юм гэхээр зэрэг маш богино хугацаанд гадна талын тэр махан биеийн одоо агаар салхинд идэгдээд янз бүрийн одоо амтай хорхоод идүүлээд тэр дунд нь юу байна гэхээр үрэл байдаг байхгүй. Тийм учраас их хурдан муудыг. Тэгэхээр жимс ногоог шинээр нь идэх хэрэгтэй хүн. Дөнгөж хураагаал тэр өдөр нь идвэл витаминлэг чанар сайн. Тэрнээс 7-оос 10 хоногийн дараа болоод тэртээ тэргүй байгалийнхаа өгөгдлөөр өөрөө мууддаг юм. Тэгэхээр энэ зүйлүүдийг ийдснээр яаж юм гэхээр монголчуудын өвчл тэр дундаа залуучууд маш их хэмжээгээр өвчилж байна. Одоо ходоодны хавдар гэхэд өнгөрсөн жил хинтэд сургалтыг явж хад 22 настай залуу ходоодны хавдар гэж байгаа. Гэх мэт энэ бол зөвхөн нэг бид нар ярих ус энэ бол бүр төрийн бодлогын хэмжээнд хүн амын хүнсний аюулгүй байдлын хэмжээнд энэ бизнесийг хийх шаардлага байна. Тэр бүр аймаг болгон өөрийнхөө хэрэгцээний жимс ногоогоо өөрсөндөө тарих. Сум болгон ийм өвлийн хүлэмж бариад өөрсдөө жимс ногоогоор үр хөөхтэй шинхэн жимсээр хангах ийм одоо нийгмийн шаардлага байгаа гэж үзэж байгаа. Яг Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг яг одоо энэ аймагуудад одоо сургалт хийгээд энэ өвлийн хүлэмжийн тухай лекц одоо уншаад хүмүүст ингээд мэдээлэл өгöd яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүлэмж сонирхсан хүмүүс одоо нарлаг хүлэмжийг одоо сонирхсан хүмүүс гэхэд одоо ер нь яаж одоо өөрсдөө авах хэвээр худалдаж авах хэвээр юм уу? Эсвэл одоо энэ ч одоо банкны барьцаа болох уу? Одоо ингээд эн чинь ингээд байгууламж болчихж байгаа юм чи одоо ингээд банк энэнд барьцаалаа зээл өгөх үү? Хэд орчим одоо таны энэ хүлэмжгэд одоо яг хэд орчим сая төгрөгийн хүлэмж юу? Тэгэхээр зэрэг ийм л зүйл байгаа юм л да. Энэ нарлаг хүлэмж гэдгийн гол онцлог нь юу гэхээр зэрэг одоо манай өвдөдс нэг өвлжөөгөө нөмөр нөөлөг газар нэг уулын өвөрт барьцсан одоо салхины урсгалаас хоолж гэдэг юм уу те нарны тусгал сайтай тийм газар барьдаг. Яг тэрэн шиг нарлуу хариулж барих хэрэгтэй. Гурван талын хан тоосгоо хантай тэгээд урагшаа ийм одоо гялгараар яасан нарны гэрлийг авах. Гол зорилго бол юу гэхээр зэрэг Монгол орны онцлогт их тохирсон. Юу гэхээр Монгол оронд 300 орчим хоног нар гардаг. Бусад одоо далайн гэх юм уу тийм орнуудад нар бол маш цөөхөн шүү дээ. Тэгэхэд биднэрт жилийн 365-аас 300 хоног нар гарч байна гэхэд бол тэр нарны дулааныг өдөр болгон бид нар энэ талбай дээр энэ хандаа шингээж авч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол дэм тарихын тулд энэ хүлэмжин дотор халуун орны уур амьсгал 20 градусаас дээш байлгах ийм зорилго тавьж байгаа байхгүй. Тэгэхээр энийг 40 градусын хүйтэнд энэ том савыг 20 градус байлгана гэхэд бол маш хэмжээний зардал гарна шүү дээ. Халаалтын зардал. Тэгэхээр зэрэг нарлаг хүлэмжний онцлог гэвэл нарал гарч ивэл ямар ч нэмэлт халаалт одоо 100 цахилгаан зарцуулахгүйгээр нарны дулаанаараа халж байгаа. Яг нарийнда нартай байхад 3-9 хүйтэнд нэмэх 39 градус хүрж байгаа байхгүй өдөр. Тэр дулаанаа шингээж аваад нар жаргах үед дээрээ тэр бүтээлэгтэй тэр хүнжил бүтээлгээ буулгаад нөмрөөд тэр дулаанаа
вакуумдаад бариад авчихна гэсэн. Тэгэхэд бол хичнээн одоо дүн хүйтэн гэхэд одоо шөнийн 2-3 цаг хүртэл энэ нөгөө нарны дулаан чинь хөрснөөсөө ханнаасаа ингэж шингэсэн дулаанаараа дулаахан байж байгаа. Тэгэд мэдээж хэрэг үүрээр бол нэмэлт нэг жоохон дулаан нэг зардал гаргаад ингэхэд үндсэндээ бол Монголд 5-9 хүйтэн гэдгийн дотор 5-9 нь хамгийн хүйтэн гэж үзэхэд 5-9-ийн 45 хоног байна. За дээр нь одоо 6 дахь ёсыг оруулаа гэхэд 60 хоногийн л асуудал байгаа байхгүй юу? Бидний хамгийн одоо хүйтэн тий 60 хоног гэдэг бол 2 сар тий 2 сард бид нэр ийм их нүүрстэй орон тий элбэг дэлбэг нүүрстэй орон зүгээр нам даралтын жижиг зуухаар халаа нэхэд энэ хүлэмжийг халаахад ямар ч асуудал байхгүй. Тухайлбал манай ихэнх сумын төв үүссэн цагаасаа эхлээд суман дээр байгаа эмнэлэг, сургууль, захиргаа тий цэцэрлэг гэд энэ зүйлүүдэд нэг л уурын зуухаар халаадаг шүү дээ. Бөөн туршлагатай тий. Тэм учраас сум болгоны хүлэмжийг барих боломжтой. А нөгөө талаар энэ хүлэмжийн онцлог бол энэ талбайн ашиглалт маш сайтай. Одоо ингээд харал да. Бараг ихэнх байгаа хөрсөн дээр юм тарьсан байна. Тэр хойд талаараа нэг хүн явах нэг жоохон зам байгаа гэх мэтлээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нараа ашиглаад бидний давуу тал. Бид нар энэ жимс ногоог бүх төрлийн жимс ногоог тарьж болно гэсэн. Тэгэхээр энэ тал дээр хүмүүс мэдээж хэрэг энэ нарлаг хүлэмж гэдэг бол одоо хятадын нэг одоо том группийн өөрсдийнх нь гаргаж авсан ийм брэнд бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр тэр компани Монголд одоо албан ёсны дистрибьютор Монголд хөгжүүлэх энэ эрхийг би авсан байхгүй. Тэгээ энэ дагууга нийт аймаг сум сонирхсон хүмүүст сургалт хийгээд хүлэмжээ яаж барих вэ гэдэг. Одоо энэ хүлэмжээ онцлог бол Монгол оронд ихэнх газар нутагт одоо багада метр 80-аас цааш газрын хөрс хөлдөж байгаа. Тэр хөрсний хөлдөлтөөс доош суурийг ухаж тусгаарлна гэсэн. Иргэн тойронд нь тийм ээ. Иргэн тойронд нь тэг тусгаарлна. Өөрөөр хэлбэл 3-аас багагүй метр суур хийж өгч дулаалж байгаа. Тэгэхгүй бол энэ хөрсний хөлдөлт наашаа тэр чигээрээ орж ирнэ. Тэгэд барилга дулаан алдалтгүй хийцэн байхад бол энд ямар ч жимс ногоог жилийн 4 улиралд энэ бол хамгийн багадаа 50-аас 70 жилийн одоо юутай үйлдвэрлэл явуулах ийм үйлдвэрийн байр тэгсэн мөртлөө маш хямд өртөгтэй. Түрүүн та үн асуулаа л да. Энэ 10 өргөнтэй 20 урттай энэ хүлэмж бол 200 м квадрат штэ. Тэгэхэд бол нэг 80 орчим сая төгрөгөнд одоо дотроо худагтайгаа ногоочин хүн амьдрах байртайгаа халуун хөөтөө устайгаа ингэж босч ирж байгаа. Ингээ үзэх юм бол 1 м квадрат нь гэх чинь юу яаж штэ. Одоо 80 сая төгрөг гэх юм бол юу яаж вэ? 200 тоогоор 400 мянган төгрөг гэж гарч ирж байна те. Энэ жижиг хүлэмж. Гэхдээ энэ дэд үтц бас орсон шүү те. Халаалт улаан бүх юм нь орсон. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод 1 м квадрат зээлээр өгж байгаа орон сууц сая 800 мянган төгрөг. Тэгэхээр энд өөрийнхөө бас амьдрах байртайгаа орчиж байгаа шүү дээ. Тэгэхэд 400 мянган төгрөг тэгээд өдөр болгон эндээс жимс гаргаж мөнгө олно гэсэн үг. Тэгэхээр би залуучууд хандж хэлэхэд Монгол орн бол газар нутаг зөндөөл байж таа. Заавал одоо хотын төвд ч эхэлдэж ингэж амьдрахаар энэ хотынхаа гадна ялангуяа эрдэнэчүүд одоо хотынхаа гадна эрдэнэч нь 100 гаруй мянган хүнтэй. Тэгээд хүнснийхээ аймаг Улаанбаатараас сууж байна. Тэгэхэд ийм хүлэмж бариад одоо жимс ногоогоо өгөрцөө помидороо те бүхэл төрлүүд энд цэцэгч тарьж болно шүү дээ. Ер нь бол те. Ингэх юм бол өөрөө зээлийн орон сууц биш эндээ гэр бүл сайхан хувийнхаа хаусыг хийгээд 2 давхарч болгож болно энэ ногоочны байрыг. Ингээд амьдрахын цагт өөрөөр хэлбэл метр квадрат нь 400 мянгаар ингээд ийм хүлэмжтэй болох юм бол насаараа л эндээсээ амьдрна гэсэн үг. Тэгээд үр хүүхдээ ийм сайхан цэцэг навчин дунд өсгөлдөө багаас нь ийм аж ахуйч болго тийм ээ
Тэгэхэд энэ навч болгон хүчил төрөх шалгар болж байгаа. Тэгээд маш тайван орчин. Ийш тийшээ чихэлдээд, стресстэд, гудамж нь бөглөрөөд ингээд ах хэрэггүй гэж би залуучууд хэлт. Нөгөө талаар өнөөдөр мэдээж хэрэг залуу гэр бүлүүд доктортой ажилтай болох, цаашлаад орон сууцтай болоход тэднэрт одоо ипотекийн зээлээр жилийн 5-8% хүүтэй орон сууц авжээ гэж бодъё. 25 настай залуу гэр бүл авлаа гэхэд 25 жилийн хугацаанд зээл төлнө. Тэр хоёрын одоо амьдрал орлого байнга тогтмол нөгөө зээлийнхаа хүүг зээлээ төлөх боломж байгаа юу. Тэгээд 50 нас хүртэл өр зээлтэй хүн гэдэг чинь сэтгэл санаа ямар байх вэ? Тийм учраас ингэж ийм хүлэмж бариад хажууд нь хаусаа хийгээд аж ахуйгаа эрхлээ явах юм бол боломж байгаа. Энийг би яагаад уриалаад байна гэхээр өнөөдөр манай Монголд тарьсан, ялангуяа өвөл тарьсан жимс тэр дотроо гүзээлзэг нь гадна хаанч тарьсан жимснээс маш их хамттай байна. Одоо хятад солонгосоос ингээ орж ирсэн импортоор орж ирж байгаа гүзээлзэг нь ийм том одоо биетэй. Тэгээ ингээ амтлаад үзэхээр ийм усан амттай байна. Монголд одоо тарихаар хэмжээ нь арай жижиг мөртлөө яг уулын гүзээлзэгэн шиг тийм жимс гарч байгаа. Энэ одоо тухайлбал би энийг тарьдаг миний сайных биш. Энэ бол Монгол орны байгаль цагуур биднэрт өгсөн боломж. Энэ зөвхөн нэг л зүйл байна. Өдөр шөнийн температурын зөрөө их байх тусам жимсэнд амт ордог. Яагаад тэгэхээр өдөр нь ингээ нар гараад 30 гаруй градус болчихж байна. Тэнгүү шөнө хэдийгээр одоо бүтээлгээ бүтээсэн ч гэсэн доошо градус сунаад одоо 12 руу ороод ирнэ. 15 руу ороод ирнэ гэдэг юм чинь бол нэг бүхэл бүтэн 50% унж байгаа үстэй. Энэ үед ургамал жимс бас ногоо яадын гэхээр шөндөө амардаг байхгүй. Амрах гэхээр дараад ирэнгүүт жоохон стресст ороод амьдралын төлөө тэмцэл явж штэ. Эдний хийдэг тэмцэл нь юу юм гэхээр хөрсөнд байгаа шимт хижээлийн бодисыг сорж их хэмжээгээр энерги цуглуулдаг. Хөрснөөс одоо шимт хижээлийн бодис цуглуулж авд. Нөгөө даарахаараа тэнгүүт тэр цугларсан бодис цаашаа очтын гэхээр жимсэд очдөг байхгүй. Тэгэхээр энд одоо бидний тарьсан энэ жимс ногоог амссан бүх гадны одоо хүмүүс яадаг вэхээр яг ямар бордоо хийчвэ гэж надаас асуудаг байхгүй. Тэр биш. Энэ байглаас өгөгдсөн өгдлөөр энэ амт орж ийн гэхээр өөрөөр хэлбэл цаашдаа бид нар бүх сумандаа хүлэмжүүд бариад бүгдээрээ нэг технологийн дагуу амттай тийм жимс ногоо тухайлбал гүзээлзэг нь тариад ингэх юм бол зөвхөн манай урд хөр шатад гэхэд манай гүзээлзэгнийг одоо байнга авъя гэсэн юм хүсэлт ирж байгаа надад. Орсууд гэж бас биднээс энд нэг жишээ хэлье л да. Нүүбийн хүн сүдэн аж ахуйн байгууллагын судалгаагаар энэ үндэстнүүдийн хоолндоо хэрэгэлдэг юм орцыг харгасан чинь хятад хүн нэг жилд 350 кг жимс ногоо хэрэгэлдэг юм байна. Монгол хүн 35 кг. Тэгэхээр 10 дахин бага байгааз тэгэхээр чин цаашдаа залуучууд мэдээж хэрэг хоол унданда улам л өдөр ирэх тусам юу өөрчлөгдөж штэ тий. Тэгэхээр энэтэй холбогдоод юу хэлэх гэж юм нэхэр цаашдаа хүлэмжийн аж ахуйн тэр экологийн цэвэр бүтээгдэхүүн органик бүтээгдэхүүнээ бид нар улс даяараа зараад хятадаас 20 сая доллараар ногоо авчрах биш хятадд 20 сая долларын гүзээлзэг нь экспортлох боломж бий. Энэ жимс цэцэг гэдэг ийм бизнес байна штэ. Дэлхийд даяараа одоо машинаар юм уу вагоноор зөөдөг бизнес биш. Энэ онгоцоор явдаг 8. Латин Америкийн үдээс өмнө хураасан банан өдөр нь онгоцоор нисээд үдээс хойш нь Токио, Москва, Бээжин гэд бусад орнуудад шинээрээ хурж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголоос хятад руу өдөрт 3 онгоц нисэж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг нэг менежмент нэгдсэн логистик хийгээл сум болгоныхоо брэндүүдийг цуглуулад гой Монгол жимсгээд тэгээд одоо Бээжнэр рүү нисгэлээ гэх юм бол бид нар тэрбум гаруй хүний идэх хэрэглээний тэр органик химиг хийнэг бол 3 саяулаа тариад барахгүй шүү дээ. Тэгэхээр ийм боломж байгаа. Өөрөөр хэлбэл импортыг орлоод цаашдаа экспортод гаргах ийм салбар юм а гэдгийг би хүмүүст хэлмээр байна.
Энийг хүн болго мэдж авснаар мэдээж хэрэг монголчууд төрөл бүрийн бизнес хийгээд завгүй л ингээл гүйж байна те. Тэгэхээр бид нар цаашдаа бол монголчууд ингээд нэгдээд одоо нэг бодлоготойгоор жоохон хоршоолсон паркинг системд орсон ийм байдлаар явчмаар байгаа гэж би хүмүүст хэлмээр байгаа л да. Тэгэхээр одоо юу гэхээр зэрэг энэ бол 10-20 гэхээр талбай нараа баг байгаа. За одоо энд би нэг 25 орчим мянган үрсэлгээ хийсэн байна л да. Тэгэхэд энэ бол 3 сараас иш одоо 5 сар гэхээр 2 сартай ийм одоо сарын дараа жимсээ өгөхөд бэлэн ийм өвөрцөө помидор юу чинжүү гэдэг ийм үрсэлгээ гарцсан ба. Тэгэхэд бусад одоо зуны хөлөмжнийх одоо зарим нь үрээ аваад хийх юм бол жимсээ 8 сар гаргаж яж аавна өвөрцөөгөө. Тэгэхэд энийг аваад тарих юм бол тэр хүмүүс наадмын өмнө жимсээ гаргаад авчихаар наадмын өмнө бол одоо арцсангуугаар ханшин гайгүй бас хэрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 8 сар гарахаар бүх одоо хувийнхны жимс гарч байгаа учраас үнэн унаад ашиггүй болчдөг байхгүй. Тэгэхээр одоо өвлийн хөлөмжийн ач холбогдол бол энэ ургаж байгаа энэ юмнуудаас шууд харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2 сарын дотор үрсэлгээ хийгээд би бол хямдхан өгж байгаа. 1000 төгрөгөөр өглөөхөд 25 мянга гэдэг чинь 25 сая төгрөг 2 сарын дотор олох боломж харагдаж байгаа. Тэгэхэд яаж өвөл нь бол бүх талбайдаа одоо тухайлбал гүзээлжинд хараад ингээ авлаа гэхэд өвлийн хөлөмжийн ямар ч тармил тарьсан 2-оос 3 жилийн хооронд өөрийнхөө өртгийг өөрөө ногоогоороо нөхчөөд тэгээ цаашаа дандаа ашигтай ажиллана гэсэн. Тийм учраас монголчууд бүгдээрээ энийгээ тарьсан дээр. Энэ одоо та түрүү энэ байгууламж маань нарлаг хөлөмж маань дэд бүтцтэйгээ одоо ингээд бас ингээд орчиж байгаа гэж ярьсан шүү. Тэгэхээр энэ дэд бүтцэнд одоо энэ харагдаж байгаа доошоо гүний худаг тий гүний худаг тэгээд энэ услгааны системүүд бас ингээд орж байгаа гэсэн үг. Ер нь одоо яг сонирхсон өвлийн хөлөмж сонирхсон энэ хүмүүс одоо нэг өрхийн аж ахуйг одоо эсвэл эрхлэгч юм уу бас нэг өөрсдийнхөө бизнесийг ингээ аваад явхад ер нь нэг одоо тань шиг нэг ийм хөлөмж аваад явхад ер нь боломжтой гэж үздэг. Тэгэхээр жилд ер нь хэдэн удаа ургац хурааж авдаг вэ? Тий. Жилд үндсэндээ 2 удаа ургац хураана гэсэн үг. Одоо энэ өгөрцгийг ингээ тарилаа гэхэд нийтээ нэг 5-аас 6 сар. За 6 дахь сар нь бол ургац нь багасаад ирэхээр хэрэггүйгээд ингэхэд 5 сарын турш хураачаад ийм одоо 60-70 хоногтой суулгаад тэгээд дахиад сарын дараа авлаа гэхэд жилд 2 удаа ургац авч байгаа хгүй нэг талбайгаас гэсэн үг. Тэгэхээр байнга л одоо ашигтай орлоготой л байна гэсэн үг. Нөгөө талаас түрүүн өөр асуусан тэр одоо яаж ийм хөлөмжтэй болох вэ гэж. Тэгэхээр мэдээж энд төрийн бодлого нэлээ дэмжлэг чухал хэрэгтэй байна. Энийг бас манай төрийнхэн ялангуяа банкны одоо эдийн засагт мэрэгчлэтнүүд одоо бас яг ойлгохгүй л дээ. Монголчууд ч ер нь дандаа нөгөө нэг нүүдэлчин соёл иргэншлэр явсан юм гэж газар ухаад юм тарьдаг юм одоо баг мэрэгжил практик байхгүй учраас сайн ойлгодог. Үнэхээр одоо ямар ашигтай юм гэдгийг мэддэг. Тийм учраас энэ дээр ямар боломж вэ гэхээр би тухайлбал ганц л жишээ хэлье. Би Хөх хотод 2012 онд энэ Хөх хотын хөлөмжийн аж ахуй эрхлэгчдийн туршлага судлах аялал гээд одоо нийт аймаг суманд зарлж байгаа тэрийг сонирхож байгаа хүмүүсийг зохион байгуулж туршлага судлах эко аялал хийсэн. Тэгээ очиод ингэхэд бол Хөх хотод мэдээж хэрэг бид нартай л адилхан амьдрал ба. Хөлөмжтэй хүмүүстэй уулзахад яаж мөнгө олсон бэ гэдэг. Тэгээ Хөх хотын захад нэг 175 ширхэг тооны хөлөмж 800 м². Том юм хөлөмжийн парк та бид нар танилцчихсэн. Тэгээд тэнд уулзаад за энэ олон хөлөмжийг барьсан мөнгө хаанаас гаргасан юм бэ гэхээр хотын захиргаанаас гаргасан юм аах гэж. Одоо энэ хөлөмж хинийх вэ гэхээр хувьд шилжсэн байна гэж. Тэгэхээр одоо бид нар бол сая Чингис бонд гэдэг зээлэр 2014-15 онд бол одоо мөнгө зээлээд тэгээ энэ одоо
хувийн бизнесээ хөгжүүлнэ гэд салбаруудад мөнгө хуваарлсантаа бондоос тэгээ мах сүү одоо хөнгөн үйлдвэр арьс ширэг гэд тэгээ тэр дотор одоо 17.4 сая доллар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ гэж хуваарлагдсан. За тэгээд тэр 17.4 сая доллараар хүлэмж бариад ингэхдээ ямар байдлаар тэр төслийг хэрэгжүүлж ийм гэхээр нийт аж ахуйн нэгж иргэдэд тендер зарлаж байгаа. Тендер зарлаад ийм чиглэлээр бизнес хийдэг мань мэтэн хүмүүс нөгөө төслөө бичээл баахан тооцоо хийгээл ингээ яваад тэгээ арилжааны банкн дээр нөгөөтгөө өгөөд ингэхээр нөгөөтхийн судалж яангээ 4-5 сар судлаад тэгээ сүлд нь өвөл болгож байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол арга нь юу вэ гэхээр нөгөө хүмүүсийг туршлага муршлагын юмыг харалгүй л яах вэ? Тэгээд эцэст нь тэр барьцаа хөрөнгө гэдэг юм дээр унчиж байгаа байхгүй. Өнөөдөр банкны хүссэн хэмжээний барьцаа өөрөөр хэлбэл одоо 10 төгрөгийн үнэтэй юм байх юм бол тэрийг одоо юу гэдэг 1 төгрөгөөр үнэлжээж баталгаатай барьцаа болгож авдаг ийм жишгээр явж байгаа учраас барих гэж байгаа одоо энэ барьсан байгаа ч юм уу барих гэж байгаа энэ байгууламж нь өөрөө яг одоо банкны барьцаа үл хөдлөх хөрөнгө болох тийм боломж юм байна. Эн чинь бол үйлдвэрлэлийн байр цэвэр үл хөдлөх хөрөнгө доошо 3 м суурьтай ийм 38 хантай ийм барилга байгууламж 10 м-ийн одоо багнгүй одоо даацтай ийм барилга байхгүй үйлдвэрлэлийн барилга. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ. Тэгээд би түрүүний ямиг гол юм ярих гээд байгаа юм нөхөр зэрэг бид нар аливаа зүйлийг их зөв менежментээр явуулах хэрэгтэй. Монголд болохоор зээл өгтөө ингээд төсөл бичүүлж уралдуулж гүйлгээд байгаа. Хөх хотын захиргаа яасан гэхээр зэрэг эхлээд захиргаа нь мөнгө гаргаад энэ хөх хотын хөдөлмөрчдийн ногоо жимсний хэрэглээг одоо эрүүл аюулгүй хүнсээр хангах юм төрийн бодлого манайд ч байгаа штэ. Төр хариуцах штэ. Тэгэнгүүт хэрэгцээгээ судалж агаад нийтдээ 175 хүлэмжийн мөнгийг хөх хот энэ захиргаа гаргаад барилгын компаниудаар бариулаад бэлэн болоод одоо нэг ийм хүлэмж 90000 юан гэдэг нэ болсон гэд тэрний дараа ард иргэдэд зарлаж байгаа. За ийм хүлэмж чинь бэлэн байна. Худаг ус нь орцсон. Гэрэл цахилгаантай хажууд нь амьдрах байртай. За энд орно гэвэл гэрээгээ хийгээд ор. Өөрөөр хэлбэл одоо лизингээр орон сууц авч байгаа юм шиг. Зээлээр авч штэ. Тэгвэл тийм мөнгөн дүн төлөх юм бол энэний өөрөө өртгийг төлсөн үед чамд шилжүүлээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр ногоо тарьдаг хүмүүс тэр эдийн засгийн тооцоо хийгээл барьцаа хөрөнгө гэхийн оронд ерөөсөө маш бага орлоготой хоёр хөгшин дугуйтайгаа ирээл тэгээ нэг сүрэл дэвсэж хөвтөл мантуу жигэнж идэл энэ хүлэмжнийхаа болонд нэг жоохон ногоо байцаа навч тарьж хуурч идэл 2 жилийн дараа бүх ногоогоороо хүлэмжийн төлөөд тэгээд надыг 3 жилийн дараа яваад очиход тэр хоёр бол хамаагүй их том хөрөнгөтэй бүр хүүхдүүдэд өвлөх үл хөдлөх хөрөнгөтэй өдөр тутмын орлоготой ийм хятад хүн бий болж байгаа байхгүй. Тэгэхээр аймаг сумуудыг одоо би төрийн энэ дарга нарыг юу гэж хэлж ийн гэхээр одоо тэр сум хөгжүүлэх сан ман илүү дутуу жижиг сажиг тэр мөнгөө цуглуулад эхлээд төрөөс юу ячмаар байна. Юугаа хүлэмжүүдийг барьчмаар. Тэгээ дараа нь хүмүүстэй ингэх юм бол тэр хүмүүст барьцаач гэхгүй шууд орж ирээ ажиллаад орлогоо тушаага ингээ яваад хувийн хөрөнгөтэй болох нь шүү дээ. Тэгэх юм бол ямар ч монгол хүн зүтгэнэ. Тэгэхээр тийм байдлаар бүгдээрээ хүлэмжтэй болох боломжгүй. Түрүүн та надаас асуусан яаж хүлэмжтэй болох вэ? Та бол их ярьж байгаа юм шүү дээ. Одоо бас лизерч хэр мэдээлэлэр маш их ярьж байгаа. Тэгэхээр таны яг одоо яг яриад байгаа одоо энэ хөх хотоос судалсан туршлагын дагуу манай одоо яг орон нутагт хийгдсэн байгаа тийм зөв жишгтэй тийм хүлэмж одоо байна уу? Яг одоогоор алга байна. Тий, одоо би дарга нарт ийм аргаар ингэж шийдэчээ гэдэг те. Тэгэхээр яг одоо өнөөдрийн нөхцөл байдалд бол бас эдийн засаг хямарсан те. Манай төрч гэсэн одоо санхүүгийн хүнд байгаа гэж байгаа. Хэдий боловч энэ бол өнөөдөр бид нар ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Тэр сумын аймгийн иргэд хурлаараа бүх мөнгийг шийдэж байгаа шүү дээ.
иргэдийн төлөөлөгчтэй хурлаар бүх мөнгө явж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас тэр итгэл хүлээлгэж сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчд энэ ажлыг одоо яаралтай эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөр байгаа байхгүй юу? Тий. Баян чанамд ургаж байгаа гүзээлзэгнийг бид нар одоо Твиттерээс, Фэйсбүүкээс, захин ертөнцөөс айгүй хардаг байхгүй. Таныг нэг гүзээлзэгнийхээ ингээ ахуулцсан байгаа зураг мөргийг. Тэгэхээр яг бүгдээрээ бас тэр аж ахуйд баян чанам дээрээс очиж үзье. Ер нь одоо яг ингэ таныг одоо яг энэ гүзээлзэг ингээ ургуулад эхлэхэд байна шүү дээ, тий. Одоо ингээд тэр тантай баг болж ажиллаж байгаа хүмүүсийн одоо сэтгэл зүйн анх бас л бэлтгэгдээг байсан баг. Та бас нөр их хөдөлмөрийн үр дүнд бас энийг бий болголоо шүү дээ. Тэгэхээр яг одоо яг нэг үзээлцгэнд тарихад одоо анх бэрхшээлтэй байсан. Одоо яг одоо ямар голдролтой орцсон явж байна. Яг одоо өдөрт яг хэд орчим одоо борлуулалт төгрөгийн гэдэг юм уу борлуулалт хийж байгаа. Тэ. Энэ юу л да яг зүгээр миний яриад байгаа юм бол одоо гадаадд тим газар одоо юу гэдэг Сингапурт тэгж тарьдаг мардаг гэж би яриаггүй л дээ тий. Монголд одоо 3 4 өвөл туршаад ингэ болж байна гэдэг юм ярьж байгаа. Би биеэрээ үзээд болцсон. Тийм учраас Монголд энэ нарлаг хүлэмж бол одоо зогцож байна. Тэгэхээр энийг цаашаа хөгжүүлэх гэсэн бодлоор ярьж байгаа. Тэгэхээр яг үзэлцэгний хувьд өөрөө байгалийнхаа нөхцөлд ер нь ой модон дотор тэр сэр хүүхэн доогуур ургадаг штэ. Тэгэхээр манай өвлийн хүйтэн гэдэг чинь маш их эрсдэс хүйтэндээ хасах 40 градустэй. Тийм үед гадаа цас шуураад ингээд хасах 40 градус байж хаад бид нэр энэ халуун дулаан орны ургамлыг тариад жимс гаргана гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь нөхцөл нь бид нар нарныхаа одоо буйныг эдэлж энергээр хэрэглэж болж байна гэж нэгдүгээр. Хоёрдугаар гүзээлзэгний тухайтай бол ерөнхийдөө бас хүйтэнд их төсвөртэй ургамал учраас Монголын нөхцөлд өвлийн тариаланд их боломжтой. За өгөрцийн помидорын хувьд бол мэдээж хэрэг дулааны хангамж маш их шаардна. Дулаан, чиг их шаардлагатай. Дээр нь гэрэл их шаардлагатай. Тийм учраас одоо өнгөрсөн жилийн тарилтын туршлагаас харахад ер нь бол бас нэлээ өсөл төгжилт нь бол бас жоохон удаашрах ийм зүйл харагдаж байгаа. Гэхдээ бол жимсээ өгж гин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг одоо нарийн гар утас сүүлдвэрлэх гэж байгаа мó эсвэл одоо сансарлуу хиймэл дагуулын станц хийх гэж байгаа ажил биш шүү дээ. Энэ амьд юм. Ургамал ногоо тарина гэдэг бол тэгэхээр хүний сэтгэлийн л ажил байхгүй. Энэ ургамал навчин дээрээ бүх жаргал зовлонгоо хэлдэг. Энд ийм 800 м квадратын 10 өргөнтэй 80 урттай хөлөмжөнд ерөөсөө 2 хүн л ажиллах боломжтой. Хангалттай ажиллана. Тэр нь сүүлийн үеийн технологиуд бас байна. Одоо тэнд дээр тавьчихсан тэр бол 3 тонны усан сан. Оройдоо тэрлүүгээ худагнаас ус шахчихад тэгээд энийг би яагаад дээр байрлуулсан байна гэхээр энэ нэг 2 м 50 дээр байрлуулсан маа. Тэгэхээр 3 тонны даралт ирж гэн өндөр дээр байна гэхээр тэндээс гарч ирсэн хоолойг ингэж явуулаад энэ ургамал болгондоо туслын услгааны систем очуулчихж байгаа. Тэгээд тэнд нэг кран тонгоолоход бүх ургамал нэг цаг хугацаанд ингээд үндэс рүүгээ ус туслаад усалчихна гэсэн үг. Тэр хаалтыг нээчээд тэр нөгөө ч хүн ороо сайхан цаагаа чанж уучаа гараад ирэхэд бүх ургамал нь услагдсан байна гэсэн үг. Гэх мэт ийм зүйлүүд байна. Дээр нь маш өндөр ач холбогдолтой юмнууд бий. Тухайлбал энд жимс авахд заавал тоос хүртэх хэрэгтэй гэдэг нэг ажил технологи ажил бий те. Тэрийг байгальд яа гэхээр салхиар юм уу шавжаар хүртэгддэг. Тэгэхээр энэ дунд нэг бүл зүгийг тавьсан байлаа хэд жилийн 4 үйлрэл чиний цэцэг нь тоос хүртээгээ жимс болгоод тэр цэцэгнээс харин зүгийг бал хураагаад зүгийн балтай байж болно. Эннийхээ дэргэд бид нар юу гэхээр Монгол улс 2017 оны 1 сарын 1-ээс органик хүнсний хуулиа хэрэгжүүлээд эхэлсэн. Тий. Одоо бид нар тэр органик хүнсэнд бүртгүүлээд тэгээд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх юм бол органик хүнс гэдэг лого авах юм бол дэлхийн хаач үнэтэй. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс, Европ бүх газруудад ерөнхийдөө хүнсний супермаркетууд одоо 2 хэсэгт хуваагдж эхэлж байна. Тэр нь юу гэхээр нэг нь органик хүнс, нөгөөх нь химийн одоо хүнс гээд. Тэгэхээр
Органик хүнс бол химийн хүнснээс 2-оос 3 дахин үнэтэй. Тэгэхээр хүмүүс үнэтэй ч гэсэн тэрийг авч байна. Ягаад тэгэхээр бас нэг урт удаа амьдрах гэдэг шүү дээ, эрүүлгээд. Тийм учраас Монголын ийм брэнд гарч ирэхэд бол цаашдаа Монголоос өөр газар нутаг. Монголын имиж юу юм бэ? Чингис хаан юм уу? Тэ? Эсвэл одоо морьтой хүн юм уу? Биш үү? Хинх одоо гадны хүмүүст юу гэж үзэгдэг вэхээр цэлгэр уудам эзэнгүү газар тал нутаг. Тэ? Тэр нь бараг амтэн байдаггүй. Монголчууд гэдэг хүн бол морь унаад ингээд дахиж яваад ном сумаар юм хараад ингэдэг гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд ургуулсан гүзээлзгэнгээд дэлхий дээр гараад ирэх юм бол ямар ч хүнд шууд бодогдно. Энэ бол онгон дагшин зэрлэг байглаас ирж байгаа ургасан юм байна гэж бодно шүү дээ. Тэрнээс ямар ч одоо органик гэд хятад тариалсан гэвэл хүн яаж сурталчлаад итгэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр би энийг манай давуу тал гэж бодож байгаа. Тийм учраас бид нар энэ өргөн газар нутаг дээр хоёр дахь юм нь энэ хамгаалагдсан хөрсний аж ахуй гэдэг багхгүй юу? Хүлэмжийн аж ахуй. Энэ одоо манай газар тариалан тариа тарьж байгаа. Янз бүрийн тэжээлийн ургамал тарьж байгаа энэ зүйл бол цаашдаа ирээдүй их бүрхэг. Сая газар тариалангийн улсын зөвлөгөөн боллоо. Тэн дээр бүгдээрээ зөвшөөрж байгаа. Юу гэхээр зэрэг энэ цагуурын одоо прогноз мэдээгээр дэлхийн дулаар л явж байгаа шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дулаарч байгаа. Монгол оронд хамгийн их дулаарлалт явж байгаа. Одоо бусад орнуудаас илүү бүр жил дунджаар 2.1 градус илүү дулаан болсон байгаа сүүлийн хэдэн жилүүд. Тэгэхээр цаашдаа хурд хундасны тоо улам багасч харагдаж байна. Хөрсөн дээр байгаа чийг буурж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар байгальд одоо юу гэдэг хур бороо тэнгэр шүтсэн энэ аж ахуй бол цаашдаа хэцүү болно. Тийм учраас одоо энэ бол хамгаалагдсан учраас байгаль дээлтэй. Энэ гадна талд юу ч хөрөхгүй. Энэ дотроо л хөрсөндөө юмаа тарина. Нөгөө талаар бид нар органик тариалан эрхлэх боломж нь юунд байна гэхээр бид нар 60 сая малтай. 60 сая малын бууцаа энд хөрсөө бордоод ургамлаа бордоход бидэрт гаднаас бордоо ирэх хэрэггүй. Тэг ийм боломжууд байгаа учраас би энийг хүмүүсийг ойлгоосоо те энэ тал руу эртгээ ороосаа гэж. Тэгэхээр энэ рүү эрт орсон тохиолдолд бол мэдээж энэ одоо бизнесийн салбар бол одоо эрсдэл их багтай. Бид нар байгаль дээлтэй хүнд ирүүл бүтээгдэхүүн хийж байгаа. Тийм учраас ирээдүйн нь бол асар өргөн гэж харж байгаа. Таны ингээ ажлыг бас ингээд цахим мэдээллээс л одоо бид нар чих мэдээлэл авч штэ. Ингээ харж хахад одоо яг энэ дээр бол одоо та яг зөвхөн одоо өөрийнхөө одоо ингээд анх байгуулсан хүлэмжийн дотроо нарлаг хүлэмжтэй ингээд өвөл зуны турш ингээ ургамлаа ургуулад, жимсээ ургуулад ингээд явж байна. Бас нэг ажил нь болохоор эко бирж гэдэг те. Хотын төвд болохоор тэнд үрцэлгээгээ худалддаг. За тэгээд жимс одоо юу гэдэг өөрийнхөө хийсэн одоо гараараа ургуулсан бүх юм ингээ худалдаж байна. Мөн бас үрцэлгээний ажил гэдэг. Тэгээ энэ бол ингээ бүхэл бүтэн ингээ шинжлэх ухааны ингээ дэм цогц байдлаар явж байна гэж бодоод байгаа юм би. Тэгэхээр та одоо эко биржээр одоо дамжуулаад одоо хүмүүс зөвлөгөө мэдээлэл одоо бүх юмудаа хийж байна уу? Тий. Эко бирж гэдэг нь юм. Ер нь альва бизнест хамгийн чухал нэгдүгээр их зүйл юу юм гэхээр мэдээлэл байхгүй юу? Тэгэхээр манай эко бирж бол энэ мод бутны тарьц суулгац тий. Одоо Монгол орны маш гоё моднууд байна шүү дээ. Тэрийг бид нэр энэ гадаад талбайд үржүүлж байна л да. Одоо гүйлс бүлснээс эхлээл нөгөө японочдын баярладаг сакура тэр чин бол манай гүйлс бүлс байж энэ монс гэл моолны гоё мод байна. Гэл ингээд цаашлаад манай байгалийн маш олон төрлийн мод ургамал гоё ганган тэгээд эдийн засгийн ач холбогдолтой эмийн чанартай маш их ургамлууд байна. Тэднийг үржүүлээд тэрийг тарьдаг хүмүүс бусдад тэр хэрэгцээтэй одоо өөрийнхөө хашааг гоё ингээд моджуулаад зүлэгжүүлээд цэцэг тарья гэсэн ийм хүмүүс хаанаас авах вэ гэхээр мэдэхгүй. Тийм учраас тэр хүмүүстэй би бүгдээрнтэй нь холбоотой учраас би тийм бирж байгуулад тэр одоо усад ургасан одоо чацарган тэр ховдын шээгва гих зэргийн энэ брэндүүд одоо хотод борлуулах гэхээр манай биржээр дамжиж байна л да. Тэнгүүд одоо би
баянга юм ярьдаг учраас хүмүүс тийм мод байна уу хаанаас инээс авах вэ гэхээр би тэрийг одоо зуучилж тэр мэдээллийг яаж тэнд ингээд зуучлан борлуулалт тэд нар хийж байгаа юм бирж. Энэ ингээд жилээс жилд өргөжөөд одоо яах вэ гэхээр бүх төрлийн жимс ногооны үр үрсэлгээ бордоо тэгээд энэ усалгааны систем гар багаж хэрэгслүүд гээд маш олон төрлийн энэ газар тариалан эрхлэхэд болж байгаа. Нөгөө талаасаа нэг зүйл нь вэхээр манай бирж дээр мэрэгжлийн агрономч сууж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нэр худалдаж авъя гэд ирсэн тэр хүмүүст яг хооронд нь хэдэн санчийн зайтай суулгахыг, ургамал хооронд яах, игнэ хооронд яах, хөрсөө яаж боловсруулахыг, халууцуул яахыг, дааруул яахыг, өвчин зовлон гаруул яахыг бүх мэдээллийг өгдгөөр онцлог байхгүй. Тэгээд тэн дээр байнгын сургалтууд явж байгаа. Манай дээр одоо хөдөлмөрийн яам гэж хуучин байсан. Тэндээс тусгай зөвшөөрөл аваад мэрэгжил олгох одоо сургалтууд. Өөрөөр хэлбэл ойжуулагч, цэцэрлэгч, ногоочин, уул уурхай, нөхөн сэргээгч, хүлэмжийн фермер, эрхлэгч гэсэн ийм богино хугацааны сертификат олгох сургалтууд явж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл бид нар байнгын ийм холбоотой ингэж ажиллаж яваа гэсэн дүгэлдээ бирж болвол тий. За ерөнхийдөө одоо бас Орхон аймгийн иргэдэд бид нар бас ерөн цогц мэдээлэл хүргэх зорилготой явж байгаа. Тэгэхээр яг алтан цацралгаатай уулзж байгаагийнхаа хүрээнд бол өвлийн хүлэмж, за өвлийн хүлэмжинд ялангуяа гүзээлзгэн тариалах. За мөн одоо яг одоо энэ өвлийн хүлэмжинд тариалт хийх сургалт зөвлөгөө гэсэн ийм одоо чиглэлээр бид нар бол одоо мэдээлэл ярилцлага авж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо бас та бол одоо ингээд эко биржээрээ дамжуулж хүмүүст бол маш их мэдээлэл сургалтуудыг хүргэж байгаа шүү дээ. Эрдэнэтэд одоо бас урилгаар очих тийм боломж байна уу? За Эрдэнэт рүү одоо мөн гүзээлзгнийхээ борлуулалтыг хийх боломж одоо маркетинг юу вэ нөө? Тий байлгүй яах вэ? Ерөнхийдөө манай байгууллагын гол юм нь сургалтууд нэлээд олон хэлбэртэй байгаа. Одоо захиалагч сургалт, явуулын сургалт, танхимын сургалт, энэ дадлагын сургалт гэдэг ингээ байж байгаа. Тэгэхээр аймаг орон нутаг зарим сумаас хүртэл хүмүүс одоо хурж ирээд суман дээрээ сургалт хийх хүсэж байгаа. Тэрийг бол одоо юу гэдэг явуулын захиалагч сургалт гэж байгаа. Эрдэнэтээс бас надтай хүмүүс их ярьдаг. Тэгэхээр хамгийн гол нь бас нэг юм зохион байгуулалтанд ороод хин нэгэн тэнд одоо тэрийг сонирхож байгаа хүмүүсийг бүртгэж нэг цаг юмаа тохирчоод тэг би ганцаараа яваад очивол болж байгаа байхгүй. Тэрнээс Эрдэнэтээс олон хүн наашаа ирэхээр бас зардал нь илүү те. Тэгэхээр манай нөхцөлд бол хизээч нээлттэй. Эрдэнэтэд очиод сургалт хийх, зөвлөгөө өгөх, за тэр одоо жимсээ борлуулах те. Ялангуяа одоо бол миний гол зорилго нь за ингээд жимс гаргачлаа. Жимсийг бол хүмүүс аваад хэрэглээ явна. Одоо нөгөө зүгээр нэг юм зарах биш. Одоо миний санааны өгөхөр зэрэг одоо гүзээлзгнийг яаж үржүүлэх юм бэ? Нутагтаа. Тэр загас барих аргыг зааж өгмөр байна. Яаж гүзээлзэг нь тарьж жимс авах юм? Гүзээлзэг нь өөрөө өвөрцөө помидор хоёр бол нэг настай. Гүзээлзэг нь олон настай ургамал. Тэгээ одоо өвлийн хүлэмжгүй өнгөхөд зуныхаа хүлэмжинд 100 жимсээ авч агаад намар хөөтөрхөр зэрэг юугаа гүзээлзгнийхаа суулгацыг сугалж аваад зойронд 0 градусын зойронд өвлжүүлчихэж байгаа. Тэнгүүтээ хавар дулаархаар нөгөөтгөөс гисэрч гаргаж ирээд дахиад тариал, дахиад жимсээ аваад намар нь унтуулаад ингэж болно. Одоо хэдүүлээ тэгвэл гүзээлзгний тэр өвжүүлгийн хүлэмжинд орё. Тэнд би хүмүүст бас гүзээлзэг нь яаж үржүүлдгийг тэр талаар зөвлөе. За баярлалаа. Мөнх ногоон амьдрал. За одоо яг бол энэ бол таны яг нөгөө гүзээлзгний өрсөлдөө хийдэг хүлэмж байна тий? Зууны хүлэмж. Одоо энэ таны барьсан байгаа энэ гүзээлзгэн биш үү? Энэ одоо яг ямар сортын гүзээлзгэн бэ? Тий. За одоо яг сорт гэхэд энэ Монголд нутагсан сорт гэж хэлсэн нараа дээр баг л да. Би анх гүзээлзгэнд харихтаа Америк, Солонгос, Япон, Хятад гэдэг ийм гүзээлзгний сортуудыг төрлүүдээс оруулж ирээд тэгээ өөрийнхөө уулын гүзээлзгэнтэй одоо хамт нэг хүлэмжинд тариад тэгээд зүгийгээр тоос хүртээлгээд
Тэгээд тэндээс үржүүлээд ингээ гаргацсан одоо тим нутгсан гэх юм уу, тим сорт. Одоо 4 дахь жилдээ ингээ таригдж байгаа болохоор үндсэндээ бол Монголын хөрсөн дээр одоо зүгийгээр тоос хүртсэн нутгсан сорт гэж хэлж болно. За тэгэхээр та өөрийнхөө нэрээр баг нэрлэлсэн ч болох юм шүү. ер нь бол одоо яг тийм зохиосныхоо одоо патентыг аваад юу яаж байгаа. Цаашдаа бол бас нэр ус өгөөд явах гэсэн бодолтой байгаа. За тэгэхээр одоо яг энэ барьж байгааг хүмүүс яаж гүзээлзэгнийг ер нь яаж тарих юм бэ? Гүзээлзэгнээ тарих одоо технологи юу вэ гэдэг талаар би товчхон ярьчих гэж бодож байна л да. За би түрүү ярьж ирсэн гүзээлзэг нь бол ер нь бас их тийм хүйтэн төсвөртэй ургамал. Ерөнхийдөө байгаль дээр бол одоо модон доогуур ингээд ургадаг бас нэг их гэрэл шаарддаггүй. Тэгээ ер нь бас сэрүүхэнд их төсвөртэй. Ер нь бол одоо нэмэх 5 градуст бол яах ч гэсэн өвлөө улиралд ч гэсэн. За тэгэхээр гүзээлзэгний тарихтаа бас жилд бол ерөнхийдөө 2 удаа үргэлжилсэн ургац авах боломжтой. Дундуур нь 1 сар орчим хугацаа, 1-2 сар одоо жимс нь багасаад ирэхээр зэрэг одоо хөрснөөс нь үнцээр нь сугалж аваад тэгээд 0 градустай зойронд үйл чивтүүлээд үнцийн чихтэй одоо өртөс шороогоор дараад унтуулаад амраачна гэсэн үг. Тэгээд дахиад энэ одоо миний барьж байгаа бол яг сая өнгөрсөн өвөл унтуулсан гүзээлзэг нь одоо гарч ирэх хөрсөнд одоо нарны гэрэлд ороод туслага аваад ингээд энэ одоо навчнууд нь шинэ юм зулцсан навчнууд дундаасаа гарч ирж байгаа. Энэ хуучийг хатсан бол одоо хуучин нодлонгийн хөгшөрсөн навчнууд. Одоо эднэр ингээд хатаад эднэрийг цэвэрлээд одоо ингээд шинээр юугаа энэ жилийнхаа одоо амьдрал нь сэргээ явж байгаа гэсэн үг. Одоо энэ дундаас жишээлбэл цэцэг гарах гэж байна шүү дээ, тий. За эхний цэцгийг бол ингэж ерөнхийдөө тасалж хайна. Одоо энэ дундаас ингээд шинэ механууд гарч ирж байна. За ингээд эндээс одоо дараагийн цэцэг гараад тэгээд жимсээ аавна гэсэн үг. Одоо бол бид нэр зах зээл дээр яг энэ ийм хэлбэрээр нь суулгацуудыг бол нийлүүлж байгаа. За энэ жижиг хөрстэй энэ суулгацыг одоо хүн аваад яаж тарих вэ гэд хүмүүс асуудаг тий. Тэгэхээр энийг одоо цэцгийн савнд хөрсийг одоо томруулад тасалгаанд бол тарьж болно. Гэхдээ мэдээж яриг тасалгааны агаарын чигшил жоохон бага байдаг учраас нэг бас олон жимс авахгүй. Гэхдээ л хобби маягаар ингээд цуваад жимснүүд гарна гэсэн үг. За хит халуун наранд бол бас шаарлж тавьж болохгүй. Бас байрыг сольж өөрчлөх хэрэгтэй. Ерөнхийдөө бас нэг хитрхи халуун, хитрхи нартай тийм орчинд бол навч эднэр хатах тийм юм байна. За уцалгааг бол ингийн хөрсний чигшлийг үзчихээд ер нь бол нэг байнгын чихтэй байх хэмжээгээр л ингэхэд байна. За гүзээлзэг нь тарих үед 2 зорилго байгаа. Нэг нь энэ гүзээлзэгний энэ суулгацыг олшруулж үржүүлж авах гэсэн зорилго. Олшруулна гэж бодож байгаа бол энийг одоо шууд нэлээ хөрсний талбай томтай газар суулгаад энэ гүзээлзэгнээс энэ үндэслэг ишгээд ийм урт иштэй. Манайхан одоо ууланд гүзээлзэг нь түүжсэн бол гүзээлзэг нь бол ингэж зэллэж үрждэг байхгүй юу. Тэгэхээр нэг нь ингээд татахаар бүгдээр ингээд хөдөлж яадаг шүү дээ. Тэгэхээр өдөр болгон шахуу үндэслэг ишгээд нэг навчгүй урт иш гараад үзүр дээрээ жоохон навчны одоо жижигхэн соёотой тэгээ газар буuna. Тэрийг хөрс рүү одоо хөрсийн зөөллөөд жоохон булаад өгөх юм бол дахиад нэг гүзээлзэгний зулцаг гарна. Нэг гүзээлзэгний бутнаас ойролцоогоор 10 гаруй юм үндэслэг иш тал тийшээ гараад шин зулцаг гарна гэсэн үг. Тэгээд тэр зулцаг нь нэг ийм 3 навчтай болоод ингээд томроод ирэх үед нь энэ эхээсээ гарсан тэр иш биш дээ. Тэр ишийн күйсийг огтлоод таслаад өгчих юм бол тэр бие даагаад нэг одоо би нас гүйцсэн нэг гүзээлзэг нь гараад ирнэ гэсэн үг. Дахиад зунжинга тэр гарсан зулцгнаас дахиад нэг 10 орчим гээд ингээд маш богино хугацаанд үржиждэг. За ингээд нэг цөөхөн тооны гүзээлзэгний суулгацаар маш олон гүзээлзэгний суулгацтай болох боломж байна. За нөгөөх нь тарьж жимс идэх. Жимс идэх гэж байгаа хүмүүс голдуу одоо бизнесийн зорилгоор бол ийм зуны хөлөмжөнд
юу одоо хамарлаж тарина гэсэн үг те. Тэгэхэд бол юу яаж байгаа? Одоо 40 санч орчмын өргөнтэй 40 санчийн өндөртэй голынх нь явган хүний зам нэг 60 санчтай гээд 1 метрийн өргөнд нэг одоо хамар босгож нэг хамар дээр 2 эгнээгээр зигзаг гэж зөрүүлж ингэж тарина гэсэн үг. Тэгээ зөрүүл тариад одоо 40 санчтай хамран дээр захаас нь 10 см-т 2 эгнээ явуулна гэсэн үг шүү дээ. Тэгээд суулгаад тэгээд дундуур нь туслын услгааны систем явуулчихвал их сайн. За мөн зуны хөлөмжнээс гадна гадаа ил талбай тарьж болно. Заавал одоо хөлөмж гэдэг ийм төмөр юм барихын оронд газар дээр одоо хамар татаад шан татаад тэгээ гүзэлзэгнүүдээ суулгачаа дээрээс нь одоо уян хулас арматур төмөр катинг гэж яриад байгаа ийм бөөрийнхи одоо күрүүг төмрөөр метр 50 орчим зайтай ингээд юунууд нуруунууд хийгээд тэгээд голоор нь нуруунуудаа холбоод дээрээс нь гялгар юм уу одоо хар тор ингээд тоод өгчих юм бол нэг бүтээлэгтэй л болгоно гэсэн. Өөрөөр хэлбэл түнэлд юм уу парник нь тарьж болно. Тэгээд хамгийн гол нь нарны одоо хурц гэрлээс хамгаалж одоо энэ хүлэмжийг харуул битүү хар тор бүрхсэн байгаач. Тэгээд нүхнүүттэй юм чи яг он цоорхоод байгаа юм шиг нарны туяа нэг тусаад болоод ингээд байгаа. Тэр урах нөхцөлийг бий болгоно гэсэн. Тэгээд одоо жимс авахын тулд бол өдөр болгон тэр үндэслэг гарч ирж байгаа шин авч хайна. Хэрвээ тэрийг авч хаяхгүй бол яг хөвгтэй зэрэг жимсэн томорж өгөхгүй. Ягаад тэгэхээр нөгөө зулцэг нь гол тижээлийн бас хуваалцж хэрэглээд байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө агааржуулт нэлээд сайн байх хэвээр. Энэ одоо хүлэмжний хормоо юм бүтээлгийг бол байнга доогуур аян салхилсан нөхцөлтэй ийм байдлаар арчилж хамгаална. Тэгээд үндсэндээ бол гүзээлцэг нь бол нэлээд төвчээртэй. Нэг гүзээлцэгний бутнаас одоо сайн арчилж одоо технологи нь сайн барих юм бол одоо 500 г хүртэл жимс аавна гэсэн үг. Тэгээд гүзээлцэгний жимсний онцлог нь нэг одоо ийм суулгацаас 10 гаруй одоо цэцгүүд ингээ гараад дахиад араас нь 10 гаруй цэцгүүд гараад тэгээ төрүүлж гарсан цэцгнээс нь төрүүлж улаан болсон гүзээлцэгнийг аваад өдөр болгон жимс аваал энэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ бол өрхийн нөхцөлд гихт тэгээ гадаа цуслан дээр гүзээлцэгний одоо хүн болгонд тарих юм боломжтой. Манайд бол яг гүзээлцэгний одоо тарих агар технологи гэсэн сургалтууд байгаа. Хэрвээ бидэнтэй холбогдох юм бол зөвлөгөө өгнө. Мөн уцаар бас зөвлөгөө аваад явж иж болно гэсэн юм зүйл. За одоо миний баруун гар талд байгаа бол нөгөө ил талбай дээрээс одоо үржүүлгнээс гарсан гүзээлцэгнүүдээ одоо зах зээл зориулж ин бортглоод бэлдсэн юм. За одоо энд бол талбай дээр нөгөө үндэслэг гişээр өөрөөсөө ургаад үржигдсэн ингээл одоо энэ ихэд нэг харвал гараад ирж байна те. Ийшээ ингээ гараад ирж байна. Гэх мэтийн ингээ үржүүлээд авчиж болно. Одоо манай нэвтрүүлгийн доогуур бид нар одоо бас энэ эко виржийн одоо хаяг болон уцыг бол тавьж өгнө. Тэгэхээр бол алтан цацралт энэ хүний одоо өөрийнх нь одоо бүтээн бий болгосон эко вирж гэх сургалтын төвд бас хандаж одоо гүзээлцгийн тариалтын талаар өвлийн хүлэмжийн талаарх сургалт мэдээллийг одоо бас эргэж холбогдож авах боломжтой. Мөнх ногоон амьдрал. Сая бид алтан цацралт гэж энэ ахтаа бол ярилцлага хийсэн. Тэгээ одоо энэ хүлэмж бол гаднаас орж ирэхэд маш гоё одоо цэвэр юм одоо юу гэдгийг зуны нэг тийм айд оччихсан юм шиг маш гоё үнэртэй. Тэгээ энэ бол үнэр бол одоо үнэхээр давтагдчихгүй сайхан байгалийн үнэр. За энэ бол түрүү энэ өөрөө бол ярианд бол тайлбарласан байгаа. Шууд гүний худгаасаа усаа татангуудаа энэ том янгсанд усаа бүтэн хонуулаад тэгээд хонсныхаа дараа туслын системээр одоо энэ хүлэмжээ ногоогоо усалдаг гэж ярьж байсан. За энд бол энэ том байгууламж бол нарлаг хүлэмж бол ерөнхийдөө бас маш их бүтэц зохион байгуулалт нь бол онцлог. Ягаад гэвэл энэ доороос шууд усаа татдаг. За энэ дээшээ оронгуудаа за энд нэг ийм бас байгууламж байна. Энэ болохоор одоо
100 гэж өөрөөр бол тайлбарлсан. За энд бол дандаа нөгөө малын өтөг бууц хомоол одоо малын одоо бууц шууд энд галт хүлээд энэ утаагаа шууд ийшээгээ хүлэмж рүүгээ оруулдаг. За энд бол одоо яг нэг гүнийхээ худгаас ус татах төхөөрөмж нь байх шиг байна. Төхөөрөмж гүний худаг нь бол яг тэр доороо энэ доор шалан доор гэсэн. За ийшээгээ одоо бүгдөө оръё. Энд бол энэ байгууламж бол ерөнхийдөө бол одоо хүн амьдрах зориултаар бол ерөнхийд нь одоо тогтчилсан гэж байгаа. Эндээ бол одоо ингээ ногооч бол амьдрдаг. Амьдраад амраад за мөн дээш нь бол ингээ давхарлаж болно гэсэн. Энэ тэгэхээр бол одоо нэг 4 амбултай юм уу 5 амбултай айл бол амьдраад байхад ерөнхийдөө болохоор дээшээгээ давхарлаад бас мансаарт гаргачвал энд бүхэл бүтэн ингээ айл байхаар бололцоотой. За мөн эндээ бол доороо нөгөө гүний худагтай учраас ариун цэврийн байгууламж, иж бүрэн байгууламжтай. За 0-той одоо ингээд ариун цэврийн ус, цэвэр бохир устайгаа ийм одоо ингээд байгууламжтай. За тэгээд энд бол ерөнхийдөө одоо сая алтан цацрал дахин хэлснээр одоо метр квадратын 400 мянган төгрөгөөр ботход энд бол одоо бүхэл бүтэн одоо айл эндээ бол амьдраад за мөн эндээ бол тэр нарлаг хүлэмжийнхээ аж ахуйгаа эрхлээд ингээ явхад бол одоо тухайн айлын одоо бүхэл бүтэн одоо хэдэн одоо 10 жилийн амьдралыг аваад явах ийм одоо бүхэл бүтэн байгууламж юм а. Энэ бол их том хөрөнгө оруулалт юм а гэж хэлжсэн. За өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо бас их өгөөчтэй хүмүүст бас мэдээлэл их өгсөн нэвтрүүлэг боллоо гэж би бол өөрийн хувьд бодож байна. Тэгээд таны хувьд одоо бас сургах, ярих, одоо зөвлөгөө өгөх мэдээлэл сургалт сурталчилгаан дээр бол одоо хамтрахад бол биелэн. Тий. Тэгээ ер нь бол одоо яг энэ цаашдаа одоо манай энэ фермерийн аж ахуйн хөгжил одоо хөлөмжийн аж ахуйн хөгжил бас ирээдүйд маш их байна гэж би бол одоо бодлоо. Тийм шүү дээ. Хүний хамгийн гол амьдрал юм те. Бас ажилдаа орлоготой те өмнөө тавьсан зорилготой бол бүтэхгүй юм гэж байхгүй гэж бодож байгаа. Тийм учраас одоо яг өнөөдрийн миний ярьсан сэдвээс сонирхоод асууж одоо гүн зүгээрүүлэх те цаашдаа энэ чиглэлээр ажиллах гэсэн бол манай хөлөмжийн фермерийг хөгжүүлэгчтэй нийгэмлэг бэлэн байх болно гэд. Ингээд Орхон аймгийнхандаа маш их сайхан шинэ бизнес эхлээрээ ургац хариун байгаасаа гэж ингэж өрөмөр байна да. За баярлалаа. Ингээд алтан цацрал дахин өрөөлөөр одоос манай Орхон аймагт өвлийн хөлөмжийн анхны хөлөмж нэгдэх болтойгоо гэж одоо бодож шиг тий. Бүгдээр нь даад шаарласан. Одоо нэг шинжлэх ухааны үндэслэлтэй одоо тийм мэдээлэл юм уу? Өөрийнхөө ногооч байгаа шүү дээ. Тэгдэг. Дүрсүүдээс авчих.